сургуулийн оюутан бэ? Би Шинэ Монгол технологийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан. За өөрөөс чи асуулт асуусан. Магадлалын идэвхжлэл гэж ер нь сонсч ирсэн үү? Сонсч ирсэн бол яг юу гэж боддог вэ? Тийм сонсчихсан. Яг манай сургуулийн хувьд болохоор 2019 болон 2024 онд магадлалын идэвхжлэлд орж исэн. Магадлалын идэвхжлэлд хамрагдсанаар болохоор бид нар болохоор нөгөө усаас зээл тусламжийн үйлчилгээ авах тэтгэлэг хамрагдах бүрэн боломжоор хангагддаг гэж боддог. Тэгвэл магадлалын идэвхжлэгт яг сургууль хөтөлбөрөөр сурталчилж байгаа оюутны хувьд яг оюутны хүнд яг ямар чухал ач холбогдолтой гэж боддог вэ? Эхлээд яг магадлалын идэвхжлэгтэн сургууль сурна гэдэг маань бид нар өөрсдөө сургуулийнхаа нөгөө чанарыг яг усад өнлүүлсэн үг нь мэдэж байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө гадагшаа магистрийн хөтөлбөрөөр суралцах ч юм уу тий сурах цалцаагаар хамрагдахад илүү дөхөн болж өгдөг. За сэтгэлээ илэрхийлсэн танд баярлалаа. За баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Монгол Улсын соёлын урлагийн их сургуулийн оюутан байна. За өөрөөс чи нэг асуулт асуух гэсэн юм. Магадлалын идэвхжлэгийг сонсч ирсэн үү? Магадлалын идэвхжлэл гэж яг юу вэ? Сонсч байсан. Магадлалын идэвхжлэл гэдэг нь болохоор манай соёлын урлагийн их сургууль нь болохоор төрийн өмчөд магадлалын идэвхжлэгдсэн нэгтэй сургууль юм аа. Магадлалын идэвхжлэгдснээр одоо төрөл бүрийн зээл тусламж, буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдах боломжтой гэж би үздэг. За тэгвэл яг энэ магадлалын идэвхжлэгдсэн сургуульд сурснаар оюутан хүнд яг ямар давуу талтай юм болоо? Энд нь болохоор төрөл бүрийн зээл тусламж болон тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэгээд тэтгэлэгт хамрагдсанаар би санхүүгийн эрх чөлөөтэй ингээд суралцах боломжтой гэж боддог. За баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? За сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Итүүгийн их сургуулийн оюутан нүүр ам судлалын чиглэлээр сурдаг. За өөрөөс чи асуулт асуусан. Магадлалын идэвхжлэгийг сонсч ирсэн үү? Магадлалын идэвхжлэл гэж яг юу вэ? Тэгээ магадлалын идэвхжлэгийг сонсч ирсэн. Энэ нь болохоор тухайн тэр оюутанд сурж байгаа оюутан болон эцэгт нь ингээ баталгаа өгж байгаа сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарахад баталгаа өгж байгаа зүйл гэсэн. Тэгээ манай сургуулийн хувьд болохоор 3 удаа агшин төвшний магадлалын идэвхжлэлд орж ирсэн. Манай сургууль хөтөлбөрийн магадлалын идэвхжлэл хийчихсэн үү? Хөтөлбөрийн магадлалын идэвхжлэл хийлгэсэн үү? Хийлгэсэн. Багч одоо юу Германы СН-ийн юунд болохоор совилхуу нүүр ам судлал, хүний хэмж болно юу био ангахаар магадлалын идэвхжлэл хийлгэсэн. Тэгээ болохоор бусад инженерийн мэргэжлэр болохоор Америкт магадлалын идэвхжлэл хийлгэсэн. Тэгээд олон улсад бүгдэнд магадлалын идэвхжлэлтэй. Тэгэхээр үндэсний болоо олон улсын хэмжээнд магадлагдсан хөтөлбөрөөр сурж байгаа оюутан юм байна шүү дээ, тий. Тэгэхээр яг оюутан хүний хувьд магадлалын идэвхжлэгдсэн юм хөтөлбөрөөр сурахын яг давуу тал ач холбогдлыг нь юу гэж бодож байгаа вэ? Давуу тал нь би өөрөө нэг чадвартай төгсөж байгаа болохоор тэгээд ажлын байран дээр гараад ирнэ нэг тийм зовоод авахгүй хаа л гэж боддог доо. Тийм. За баярлалаа. Баярлалаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлалын идэвхжлэх үндэсний зөвлөл.